Атмал зүлд явхад харуулсамдтай харанхуй шөнийн дунд өмчин зүлэг эрэлтэй. Жаргал ховор цагт жаргалын бага намдтай хэтэлбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай. Энгхэд ирэн жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо. Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу? Үгүй. Үүлэнд хэлбэр байхгүй. Үйсэнд ширхэг байхгүй. Үнсэнд тоо байхгүй, усанд өнгө байхгүй. Утаанд үнэ байдаггүй, ургамалд дуу байдаггүй. Учир нь гэвэл хитрхи баян байгаль хэлбэрт захирагдах дургүй гин. Хинд юу сайхан бэ гэдгийг хэлж тогтоож болдгүй гин. Амтны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж аливаад дутах зовлонгүй амар жимл суухыг зарим хүн жаргалыг нь залхаж хагасан зовлон гинэ. Гэтэл бусдаас харамлах өмчгүй, будаж гоодох хоёлгүй, буруутсан ч зөвдсөн ч хойдаа буйтхан тэнэж явахыг эр хүний жаргалыг нь энэ насны зовлончиг нь сан хүлэг унаад сайхан эмэл дохоод хүүхний сайхантай ханлаад хүнд гайхуулж явахыг хамгийн дээд жаргалыг нь хагсан бас зовлон гинэ. Гэтэл хүн тоохгүй унаатай. Үгтч тоохгүй имэлтэй, амтэн тоохгүй ихнэртэй, амян борлуулд суухыг алд биений жаргалыг нь арчаа байхгүй зовлончиг нь. Төрийн тушаалд дэвшиж төмөр царай царайлаж эгэл олныг айлгаж эрхэм бутай явахыг дурлаж зарим нь жаргалыг нь дургуйцэж зарим нь зовлон гинэ. Гэтэл халагдхаасан өөр сэтэргүй, авийнхныган айлах сэнтэггүй. Аргэртэн хаан, оргэртэн богд байхыг халбалаггүй жаргалыг нь хагсан нас зовлон гин. Нам бухаан төгс нас давтсан авгайтай энкрилэл халамж хоёрт нь эргэлэн хөлчүүрч гэвтгийг зарим хүн ухаалаг жаргалыг нь зарим хүн уйтгар зовлонч гинэ. Гэтэл амьдрал мэдхгүй багчуудыг амарган болгож аваад ноолуулж эрхлүүлэх ялдамт номрохож томроход суухыг энэ биений жаргалыг нь эр хүний зовлончиг нь элдв жаргал хэмжээтэй эцэст нь төлөх үнэтэй эрдэм сурах сансандан хүрэх хоёр л энэ насны жаргалыг илтэй.